За миний туйлын одоо хүсэл миний одоо бодлого гэдэг юм уу одоо юу гэдэг юм баримталж байгаа зүйл юу байдаг вэ гэхээр энэ эрүүл мэндийн даатгал нийгмийн даатгал улс төрчдөөс хол байгаасаа л гэж боддог. Бид өнөөдөр эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тайлан хэлцэж байгаа учраас эрүүл мэндийн даатгал дээр яг ямар асуудал тулгамдаад байгаа вэ гэхээр би зөвхөн маш энгийнээр харж ер нь бол хэлж байгаа л да. Төрийн албаа хаагчид буюу эрүүл мэндийн байгууллагт ажиллаж байгаа одоо манай одоо нөгөө манай одоо төрийн албаны сүлжээнд одоо бүртгэлтэй байгаа төрийн өмчийн одоо эмнэлэгт ажиллаж байгаа эмч ажлагчдын цалин хөлсийн улс төрчид нэмэх одоо юм шийдвэрийг гаргачаад төсвийн ердөөсөө тавихгүй байгаа байхгүй юу? Тэгээ хийн ачаалын дааж ийнэ гэхээр эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгчдийн орлогоор яг энэ асуудлыг авч яваад байгаа байхгүй. Тэгээ цалингийн нэмэгдүүлгээд эндээсээ шийдвэр гаргацдаг. Төсвөөс өгж байгаа мөнгөний нэмэгдүүлэхгүй. Тэгээ шимтгэл төлөгчдийн нуруунд дээр энэ их ачааллыг авчирчиж байгаа. Буруу штэ. Улс төрчид цалин хөлсийг нэмэх гээд байгаа бол улсын төсвөөсөө шийд. Яагаад шимтгэл төлөгчид энийг үрэх ёстой юм? Болохгүй штэ. Тэгээд энэ нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжээд яг одоо нэг тарифаар улсын эмнэлэгч тэр, хувийн эмнэлэгч тэр яг адилхан авч байгаа. Гэтэл хувийн эмнэлэгч өөрөө тусдаа бас үйлчилгээний төлбөр авч байгаа үсттэй. Яагаад хувийн эмнэлгийн эмч ажилчдын одоо энэ цалингийн хүртэл шимтгэл төлөгчид даах ёстой юм тэгвэл чи өөр байх ёстой юм биш юм уу гэдэг юмыг би асуугаад байгаа байхгүй юу? Энд чин цалингийн нэмэх гээд байгаа бол төсвөөсөө шийд. Тэр эмнэлэгчин хувийн өмчт бүртгэлтэй хувийн одоо юу гэдэг төрийн өмчт бүртгэлтэй байгаа эмнэлэглийн бол түүнийхээ урсгал зардлыг төсвөөсөө шийд. Тэрнээсээ шимтгэл төлөгчид үүнийг үүрэх ёсгүй байхгүй юу? Тэгээд би энийг л уг нь ингээд нэг ойлгомжтой хэлчих юмсан. Тэгээд энийг сангийн сайд нар яагаад энийг ердөөсөө одоо бурууга хүлээдэггүй вэ гэхлээр эн чинь эргээд нөгөө төсөв дээр ачаал үүснэ. Эрүүл мэндийн салбарын одоо сайд нар үеийн энэ хүмүүс яагаад одоо энийг бас одоо засахыг хүсдэггүй вэ гэхлээр яагаад тэгэхээр хувийн эрүүл мэндийн одоо энэ салбарт ч гэсэн өөрсдөө оролцоотой байдаг учраас энийг өөрчлөхийг хүсдэггүй байхгүй. Тэгэхээр энэ одоо эрүүл мэндийн даатгалын менежментийн асуудлыг эрүүл мэндийн яамнаас салгах ёстой. Энийг болохгүй бол сангийн яамд нь өгөх хэрэгтэй. Тэгжиж энэ өөрөө зөв тогтолцоонд орох юм аа. За төрөөс шимтгэлийн даадаг хичнээн төрлийн хүмүүс байна уу? Хувиас одоо өөрсдөө даадаг хичнээн төрлийн хүмүүс байна уу? Үйлчилгээгээ хэрхэн яаж авч чадаж байна вэ гэдгийг мэдээлээд өгөөч. За 2 номерт хариулах уу? Батбаатар дарга. За төр шимтгэлийг нь хариуцдаг бол нийт 6 бүлгийн 2.3 сая иргэн бол байгаа. За нөгөө талдаа шимтгэлээ өөрөө хариуцсан төлдөг малчин хуваарь хөдөлмөр эрхлэгч оюутан гээд нийт 450 мянган иргэн байгаа. За ажил олгогч бол нийгмийн даатгалын тухай хууль заасан хөдөлмөр эрхэлж байгаа нийт 2025 онд бол 791 мянган хүн бол бүртгэгдсэн байна. Сарун зэвшин тодруулъя. За албан ёсоор хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс цалингийнхаа 2%-тай дүүцэх одоо шимтгэлийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажилтан төлдөг. Ажил олгогч ажилтныхаа өмнөөс мөн 2%-ийг төлдөг. Ингээд нийлээд 4% цалин өссөөсөө тий. За бусад тохиолдолд бол төрөөс дааж байгаа нь бол хөдөлмөрийн өсний доод хэмжээний 2%-аар л төлдөг байхгүй юу. Тэгээ энэ бол маш бага. Тэгсэн мөртлөнгөөсөө төр өөрөө ийм сонин шийдвэрийг хүчээр эндээ гаргачаад идэг. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс төлсөн шимтгэлээсээ 8 дахин бага эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа. Төрөөс дааж байгаа одоо эдгээр хүмүүсийн энэ орлого нь авж байгаа үйлчилгээ нь 6 дахин их билүү 7 дахин их билүү? Би буруу ярьж байна уу зөв ярьж байна уу энийг тодруулаад өгөөч. Надад 10 секунд үлдсэн байна. Тэгэхээр ийм ялгаатай. Тэгэхээр энийг бол одоо төр нэгэнтээ цалин үлсийг нэмэгдүүлнэ гэж байгаа юм бол мөнгө өгөлтөө. За 7 номер хариулах уу? Сая гişүүдээс хариулъя гэсэн үнсэн зүйл. За хий хариулах уу? За 5 номер.
За ариун зай гишүүний асуултанд хариулъя. За ялангуяа ажил хөдөлмөр эрхлэл цалин үлснөөсөө шимтгэл төлж байгаа иргэд бол нийт даатгалын сангийн 70 гаруй хувийг бүрдүүлж байгаа. За зөрүүлээд даатгалын сангийн зардлаасаа бол 20 гаруй хувь. Энэ нь өөрөө яг уруу пропорционалаар төр хариуцах иргэдийн шимтгэл дээр бас яг эсэргээр харагдаад байгаа. За ингээд сүүлийн ялангуяа 3 жилийн одоо эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тайлан дээр ялангуяа энэ төр хариуцах иргэдийн тусламж үйлчлэгийн зардлыг бодит өртөгдөн нэмэгдүүлэх хүргэх. Хоёрдугаарт төр хариуцах иргэдийн шимтгэлийг нэмэгдүүлэх асуудлыг бол эрүүл мэндийн даатгалын одоо өнгөрсөн одоо бид бүхэн томилгосоос хойш жил болгон энийг төсвийн хүрээний мэдэгдэл болон эрчимний төсвийн төсөөлөлтөөр бол байнга одоо саналаа хүргүүлж байгаа. Нөгөө талдаа бол яг энэ цалингийн асуудал бол яалчгүй яригдж байгаа асуудал. Түрүүнд би хэлсэн нөгөө цалин маань өөрөө энэ бүтээгдэхүүн үйлчлэгээний маань нэг төрөл нь болчиход. За 5 номерт нэмэлт байна. Нэрээ хэлээрэй. Алтан уяг. За тэгэхээр энэ бол яалтчгүй нөгөө цалин маань өөрөө үйлчлэгээний маань нэг төрөл нь болчиход хэсэг нь болчиход. Тэгээ сая бас олон улсын бид нар хурал дээр сууж яхад Германд бас нэг ийм жишээ байна л да. Яг энэ нөгөө цалинг нөгөө DRG-гээс буюу нөгөө бүтээгдэхүүнээс гаргацсан. Тэнгүүд нөгөө ямар асуудал үүсч ийн гэвэл нэг ажил хийсэн ч нөгөө тогтмол цалингаа авна, нийжгээд ажил хийсэн ч нэг тогтмол цалингаа авдаг. Тэнгүүд нөгөө цэвэр нөгөө хөшүүрэг буюу KPI нөгөө бүтээмж үнэлэмжин дээр бас сөрөг нөлөө үзүүлээд байгаа учраас ялангуяа энэ цалингийн нэмэгдлийн асуудлыг шийдэж байгаа бол заавал төсөв дээр нэмэлт их усүрийн одоо тодтогч шийдвэрлэх нь бол зүйтэй болж таарат байгаа. Нөгөө талаас бас эмнэлгийн менежментийн асуудал бас зайлшгүй яригдж байгаа. Сайн менежментийн эмнэлгүүд одоо бас байгаа талаар түрүүнд хэлжсэн 3 дугаар эмнэлэг, Төв аймаг, Хаан улдүргийн нэгдсэн эмнэлэг гэд эдгээр эмнэлгүүдийн бас нэг чухал зүйл нь өөрөө засаглалын асуудал. Эмнэлгийн өөрийнх нь ялангуяа төлөөлөл удирдах зөвлөл нь сайн ажиллаж байгаа, зардлаа сайн хянж байгаа эмнэлгүүд. За ариун зай гишүүн тодруулъя. За тэгэхээр нэгэнт эрүүл мэндийн даатгалын санд орж ирж байгаа тэр орлогоос төрийн албан хаагчдын цалин хөлсийг өгж байгаа болвол энэ өөрөө эрүүл мэндийн үйлчилгээ авах иргэдийн эрхэд сөргөөр нөлөөлөд байна. Үнэн. Тэгэхээр улс төрчид эрүүл мэндийн байгууллагт ажиллаж байгаа одоо төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа хүмүүсийн ажил цалин хөлсийг ярих гэж байгаа бол төсвийн шийдэцгээ. Эсбөгөөс ажилтны одоо бусад хүмүүсийн төлж байгаа энэ шимтгэлээс эрүүл мэндийн үйлчилгээгээ авч чадахгүй төрийн албан хаагчдын цалин хөлсийг өгөөд байна. Энэ бол маш буруу. Өнөөдөр эрүүл мэндийн даатгалын зөвлөл энэ орлого зарлага нийцүүлэхийн тулд үзүүлж байгаа үйлчилгээнүүдэд хумаад байгаа шүү. Эн чинь иргэдэд хохиролтой. Тэгэхээр иргэдэд хорлож байгаа асуудал